Volar Margoris, за бүгдэнд нь өдрийн мэнд төргий. За хэдүүлээ House of Dragon season 1-ийн 2 дугаар анги дээр ирлээ. За тэгээд ер нь бол шууд үзээд явхлаар жоохон хэцүү юм байлээ. Яагаад тэгэхээр нөгөө киногоо үзээ тэрэндээ анхаарал сарнаад яг гоё ярьж чадахгүй ингээд. Тэгээд бас цаг нь аяга урт болох юм билээ. Тийм болохоор үзэхгүйгээр шууд үзчихээ дараа нь орж иж ярьсан хамаагүй. Тэгээд надад бол илүү хэлбэр санагдсан. За тэгээд хэдүүлээ шууд season episode 2 руугаа олоорой гэж бодож байна. За тэгээд яг энэ GOT ертөнцид бол киноны их хэсэгтээ дандаа юм CGI-ыг харуулсан гоё тухайн ертөнцийн үйл процессыг юм томоор зураглаар харуулсан юм CGI хэсэг бол явдаг байгаа. Тэгээд энэ нь ингээд анги олон гарах тусам ингээд тухайн нөхцөл байдлаас хамаарч өөр болоод ингээд ховсон өөрчлөлтөд байдаг юм гоё урьдчилан харуулдаг байдлаар тэ ингээд шийдэг байгаа. Тэгээд яг энэ episode 2 маань бол мэдээж энэ CGI-ийн хэсгээс бүрдэж байгаа. За тэгээ эхний хэсэгдэр энэ том харагдаж байгаа байшин бол одоо манай энэ Вестерис хааны бариад байгаа том юм цайзыг л харуулж байгаа. Том хотыг харуулж байгаа. За энэ бол эртний Валеричуудын одоо хотыг бол харуулсан юм хэсэг байгаа. За тэгээд энэ хүү одоо тусан удам маань бол тий одоо Таргаранчд удам бол одоогоор бол ингээ хааны удмын 100 жилийг бол ингээ харуулж байгаа гэсэн. За эхний харагдаж байгаа бэлэг тэмдэг бол мэдээж юу байгаа одоо анхны Эгоны одоо тэмдэг харагдаж байна. Даруул ингээ хааны юм хар Валерийн ангаар хийгдсэн хар титэм байгаа. Тэгээ энэ бол мэдээж Эгон эзэн төрөмгөлөгч Эгон хааныг бол илтгэж байгаа. Тэгээ тэр бол мэдээж 3 луутай бол байгаа. Тэгээ 3 луугаараа ингээд юг хаан сэнтийг бол ингээд тэр 7 улсыг бол одоо нэгтгэж чадсан байгаа. За тэгээ тэндээс цус урсаад дараагийн тэр нэг юм сайн тодруулаад харах юм бол энэ лууны гавл руу ингээд жад зооцсон юм тэмдэг байгаа. За энэ бол мэдээж бэлэг тэмдэг бол энэ Ренис одоо хатны түүний ихчийнх нь бэлэг тэмдэг байгаа. За тэгээд тэр болохоор нөө дооронд одоо тулаан хийж явж байгаа. Тэгээд дооронд нөө харвдаг нумаар харваад тэгээд лууных нь ингээд гавлыг нэвт харуулсан. За тийм байгаа. Тэр энэ ингээд түүний тэмдэг байгаа. За ингээд Ренис хатнаас цаашаа урсаад одоо Ренисийн хүү бол хаан ширийн цусан. За тэгээ Ренис хатнаас цаашаа цус маань урсаад Энисийн бэлэг тэмдгийг харуулж байна. За уул нь бол яг хоо Мегор түүний дүүгхэн хүүхэд Мегор бол хаан ширийн цусан. Гэхдээ Мегор бол хүүхдгүй байсан учраас түүний дүү одоо Энис бол хаан ширийн цусан байгаа. Тийм болохоор Мегорын тэмдэг энэ дээр бол харагдахгүй байна. За тэгээд түүний дараа болохоор ийм алтлаг тэмдэг бол мэдээж Жахерес хааны бэлэг тэмдэг байна. За түүнээс ингээд цусан урсан ингээ олон хэсгээ салаалж байгаа. За түүний олон хүүхдүүдийг бол тэмдгийг бол одоо харуулж байгаа. За тэгээд түүнээс цаашаа яваад за тэгээд Жахерес хаан түүнээс цаашаа яваад одоо тэр нэг хааны тэмдэгтэй хааны гарын тэг ингээ тэмдэгтэй багаас тэр бол одоо Бэлэн хаан хүүг болно хэлж байгаа. Гэтэ Бэлэн бол ерөнхийдөө хааны зөвлөх байсан тийм ээ. За тэгээд үүний дараа бол мэдээж алтдаг тэмдэг дээр ирж байгаа нь болохоор Весерис хаан байгаа. Тэгээд Весерис хаанаас цаашаа яваад Ренерийн тэмдэг байгаа. Ренерийн тэмдэг болохоор эхний анги дээр нөө Ренеред Валеригийн ийм гой зүйлт өгсөн шүү дээ. Тэр зүйлтийг бол харуулж байгаа гэсэн. За тэгээд тэр цаатлын арын бэкграундд харуулж байгаа тэр хоёр бүдэг тэмдэг бол одоо энэ Валеринчуудын тэмдэг байгаа. За тэгээд тус удам хаашаа авчаар хагаад хай тавартай болоо ингээд холбогдож байна. За ингээд эхний CGI хэсэг бол иймэрхүү утгатай. За энэ бол ерөнхийдөө бүтнээр нь юг харуулж байгаа гэхээр энэ одоо Таргаранчуудын Эгоноос ахуулаад өнөөдрийг хүртэл Таргаран удмын хааны одоо модон хэлхийг бол харуулж байна. Удмыг бол харуулж байна гэсэн. Тэгээд ингээд тухайн Валерийн цайзаас цус урсаж явж байгаад луугийн гал руу орж байгаа. Тэгэхээр одоо энэ Мандан Бадарлынхаа үеэс үлдсэн Таргаранчууд одоо ингээд гал руу орж одоо ерөнхийдөө устж байна гэдэг тийм хэсгийг харуулсан болов гэдэг бол мэдрэмж бол төрлөө. За ингээд 2 дугаар анги эхэлж байгаа. 2 дугаар анги эхний 1-р ангийнхаа үйл явдлаас хоошоо 6 сарын дараах үйл явдлыг бол харуулж байна. За ингээд хааны хуралдаа бол эхэлж байгаа. Үүн дээр бол Корлис орж ирээд за тэгээд Stepstones-ыг бол яаж яана одоо ингээд эзэлсэн байна. Тэ Stepstones миний хөлөг онгоцуудыг ингээд явуулахгүй байна гэд энэ асуулаараа эхэлж байгаа гэсэн. За тэгээд энэ Stepstones гэдэг газар одоо яг юу хэлээд байгаа вэ гэхлээр энэ ч Мир, Лис, Терош гэдэг ийм 3 одоо арал байгаа. Тэгээ энэ 3 арал бол яадаг вэ гэхээр одоо энэ 3 арлаас бүрдсэн одоо энэ нэг том хэсэг газрыг бол Stepstones гэж нэрлэдэг байгаа байхгүй. За тэгээд нэг талд нь Essos гэдэг төв байгаа. Нөгөө талд нь Westeros гэдэг төв байгаа. За энэ хоёр төвийг голд нь
ийм жижиг ийм арлууд байгаа гэсэн. За энэ арлууд бол түрүүний хэлсэнчлэн нэртэй бол арлууд байгаа. Тэгэхээр энэ арлууд яадаг гэхээр худалдаа, наймаа, үйлдэл ер нь бол энгийнээр хэлэх юм бол баг үйлдвэрлэлийн худалдааны маш чухал бомбтууд гэж ойлгочих болно гэсэн. За тэгээд одоо ийм 3 бомбт хотод байгаа гэсэн үг заяа. Бот хотод байгаа. За тэгэнгүүтээ одоо Essos Tvs Westeros Tv рүү явхад яг энэ одоо энэ Stepstones гэдэг энэ газраар ингэж дайрж явдаг байхгүй. Ингээд одоо далаан бомбт яг энэ газраар дайраад ингэ явдаг байх. За тэгэнгүүт яасан бэ гэхлээр одоо энэ түрүүний миний дурдсан Мир, Лис, Терош гэдэг энэ 3 хот маань холбоо байгуулсан юм байна. Ийм холбоо байгуулсан. За тэр холбоог болохоор Терачи гэдэг лөө. За Терачи би буруу дуудаж магадгүй. Терачи гэдэг ийм холбоо байгуулад за түүний тэр холбооны одоо тэгээд тэр арлуудаа ерөөхдөө хамгаалуулдаг байхгүй. Хамгаалуулдаг. За тэгээд тэр холбооны адмирал нь бол одоо энэ Крагер Драхар гэдэг нөхөр байгаа байхгүй. Одоо энэ гарах залуу байгаа гэсэн. За тэгээ одоо яг энэ манай одоо энэ Корлесын хэлээд байгаа зүйл юу гэхээр энэ арлыг тэр Драхар гэдэг одоо тэр залуу ерөөхдөө далайн дээрэмждэг гэсэн. Одоо эзлээд авцсан байгаа. За тэнд далайн дээрэмжт буудлах бол маш боломжтой тийм нөхцөл байна. Яг тэр юм өндөр хаттай тэгээ юм агуур-магуутай тийм болохоор ер нь бас луу муугаар очих төрөл аягүй хэцүү тийм арал байгаа. Тэгээд ерөөхдөө өнөөдрийг хүртэл түүхэнд яг эдгээр арлуудыг энэ мирийн холбоо ч юм уу те энэ лист тэр шийдэр ерөөсөө одоогоор бол ерөөсөө яг таргарамчдад бүрэн бол эзлээгүй байгаад байгаа. За тэгээд ийм очиртай байгаа. За тэгээ энэ дээр болохоор юу болсон бэ гэхээр тэр Крагер Драхар гэдэг одоо энэ хавч тэжээгч гэдэг энэ хочтой энэ одоо адмирал тухайн одоо арлуудыг эзэлж авчаад тэгээ хөлгөө онгоцсон энэ дээрэмдэд байгаа гэсэн. За тэгээ киноны ихэнх хэсэг маань яг энэ дээрэмний үеэр л хэлж байгаа шүү дээ. Нэг арал дээр ингээд баахан хүмүүсийг ингээд хүлцсэн тэгээ хавчнуудтай байгаа. Тэгээд мань хүн ингээд нөгөө шууд хүмүүсийг яадаг вэ гэхээр ингээд багнаас үлгэж байгаа. Тэгээд ус татарангууд хавчнууд гарч ирдэг. Тэгээд тэр хавчнуудыг ингээд шууд амдаар нь хүнийг идүүлдэг. Тэгээд маш аймаг яргаж алдаг гэсэн. Тэгээд тэрийг бол одоо хавч хооллогч гэдэг нэртэй юм болсон байгаа. За тэгээ мань гар яасан бэ гэхлээр одоо Корлесын одоо хөлөг онгоц руу халдсан байна. Хааны хөлөг онгоц руу халдсан байна, тийм ээ. За тэгээ Весерис хааныг одоо ингээд одоо ингээд очоод тэрийг дараа гэдэг. Тэгээд Весерис хаан болохоор хэрэв одоо тэднээс дарах юм бол энэ эдгээр одоо дээр дурдсан хотуудтай болон бүр дамжих юм бол тэ одоо Essos тэгээ хотуудтай бол мэдээж дайн зарлнаа. Тийм болохоор би бол дайнаас зайлс хийж байна. Энийг аль болох эвийн байдлаар шийдъя. Тийм болохоор яарч хөдлөөд хэрэггүй гэдэг ийм зүйлийг бол ярьж байгаа. За тэгээд манай энэ Крагер Драхар гэдэг одоо нөхөрийн талаар жоохон ярьчих. За энэ дүр төрх нь болохоор ийм баг дүүцсэн байгаа ч тийм баг дүүтэй тэгээд арьсан ийм хайрс өвчнөд. За энэ өвчнийг болохоор энэ Grayskull гэдэг тийм нэртэй өвчин юм байна л да. Энэ болохоор одоо ингээд хүмүүс болохоор чулуужин гэж ярьдаг одоо яг энэ төвд бол одоо ерөөхдөө юу гэдэг оюман өвчтэй төстэй ч юм уу те ингээд арьсан ингээд юм хатуураад ингээд амар өвчтэй болчтой тийм арьсны өвчин. Тэгээ энэ ингээд сүлдө бүх биеэр нь тарахад арчин ингээд өвчин хүндрээд ирэхээр галзуурчдаг байгаа. Тэг галзуурдаг. Тэгээд хэдүүлээ нөгөө Game of Thrones руу буцах юм бол Game of Thrones дээр Tyrion тэгээд хин хоёр Daenerys очих гавж байдаг шүү дээ. Tyrion нэрийг мартчихлоо. Сандгүй. Daenerys-ийн одоо туслах баавга ард Jorah Mormont ёо саналаа. За Tyrion Jorah Mormont 2 Jorah Mormont Tyrion-ыг Essos Tvд явж байхад нь хулгайлж аваад тэгээд Daenerys хатанд аваач чөх гээд заваар явж идэв шүү дээ. Тэгж явах үедээ яг энэ чулуучсан хүмүүсээ таардаг байхгүй. За тэр чулуучсан хүмүүс бол яг одоогийн энэ өвчөн гэсэн одоо энэ Крагер Драхар гэдэг хүнд тусцсан байгаа өвчин гэсэн. Энэ ондоо сүлдээ ингээд яхаар бүх биеэр нь тарахад тэгээ гэтээ азтай ажинкэр тэр нь дараа нь Jorah Mormont идэгсэн шүү дээ тий. За тэгээ ийм өвчнөй гаднах дүр төрхийн хэдүүлээ харах юм бол тийм байгаа. За тэгээд яаж байгаа гэхээр одоо энийг ингээд дарья гэд ингээд хурал болж байгаа. Одоо хаан болохоор эвийг ирхэмлэнэ гэж байгаа. За тэгээд их юм бол манай одоо Корлес ноён маань бол ууралж байгаа тийм ээ. За энийг ягаад нэг л дарчих газар ууралж байгаа. За тэгвэл тэр энэ хэсгээр юу болж байгаа гэхээр манай Ренерэ гүн үг хэлж байгаа шүү дээ. Та луутай шүү дээ. Та луугаа нисгчүүл болчих юм биш үү? Та өөрийнхөө сүр хүчийг үзүүлээч гэх. За энэ дээр болохоор хэдүүлээ дахиад нэг зүйлийг харж болно. За яг Весерис хаан бол мэдээж тий одоо Ив найрамдалтайгаар шийдъя гэдэг санаа нь бол зөв боловч тэгтээ яг энэ нөхцөл байдалд бол одоо
маш зөөлөн хүн гэдэг нь харагдаад байгаа гэсэн. Маш зөөлөн. Яагаад тэгэхээр энэ дээр бол Ренера Гүнжин ч гэсэн бас хэлж байгаа нэг талдаа бол маш зөв байгаа. Яагаад тэгэхээр таргаранчууд бол луу. Таргаранчууд яагаад эрх мэдэлд байгаа гэхээр луу байгаа учраас луутай учраас тэд эрх мэдэлд байгаа. Тэгээ луу бол ямар амьтан бэ гэдэг бол тий ойлгомжтой догшин шир амьтан. За тийм учраас та өөрийнхөө сүр хүчийг үзүүлээч. Тэднийг айлгаач. Өөрийнхөө сүр хүчээр үүнийг дарчих юм биш үү? Энэ болох юм биш үү гэдэг сандыг хэлсэн. Харин Эсэрийн сан бод мэдээж үүн дээр бол одоо охиноо бол үл тоомсорлж байгаа хэсэг харуулж байгаа. За ингээд яаж байгаа вэ гэхлээр одоо хааны 7 харуул байх хэвээр хааны хамгаалагч. За үүндээс нэг одоо хамгаалагч нь бол нас өндөр болоод ингээд нас орсон байна. За тэгээд түүнийг бол яаралтай нөхөх ёстой. Тэгээд одоо тэр тухайн одоо хааны хамгаалагчийн хааны харуулын одоо орон сонгогдох хүмүүс сонголтоо ирсэн гэдэг ингээд одоо хөлөгт баатруудыг бол бид нар бэлдсэн байна. Бэлдсэн маа гэж ярьж байсан. Тэгээ хаан тэгээ яг энэ үед Ренера одоо тухайн Степстоунсын тухайн ярианд оролцох үед одоо хаан түүнийг Жин ярианд хараахан оролцож болохгүй гэдэг за байж байгаа камер хандалж болохгүй гэдэг одоо тэр өнцгөөс хандаад одоо үл томсорлсон байдлыг бол гаргаж байгаа. За тэгээд Ренера тэр баатруудыг очиж сонгоод ирээ гэдэг болж байгаа. За ингээд дүрс сэлжээд Ренера баатруудыг сонгох дээр бол хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээ энэ дундаас бол баатрууд дундаас олон баатрууд байгаа. Энэ дундаас Ренера Кристен Кол гэдэг баатрыг бол сонгодог. За тэгээ Кристен Кол гэдэг баатрыг бол сонгодог. За тэгээд Ренер хэлж байгаач те. За энэ дунд яг жинхэнэ дайнд орж үдсэн баатар байна уу гэдэг. Тэгсэн чинь байхгүй. Тэгээд ганцхан Кристен Кол ганцхан дайнд орж үдсэн байдаг тийм ээ. За тэгээд мань хүн хэлдэг те Кристен Колыг сонгоё гэдгсэн чинь Ота Хайта хажуунаас нь арай удам мохсаата те хаанд дараа нь ашиг олох тийм хүнийг сонгосон дээр биш үү гэдгсэн чинь Ренера үгүй гэж хэлж байгаа. За энэ хэсгээс хэдүүлээ яг юг харж болох вэ гэхээр энэ хэсгээс хэдүүлээ бас өмнөх Night of the Seven Kingdom гэдэг кинон дээр хүртэлтэй хэдүүл яг нэг ижил зүйлийг олж харна. Яасан гэхээр энэ хааны харуул хийж байгаа одоо хүмүүс бол те эрх мэдэл авилга хайл ахуул те ингээд ерөн жоохон юм самуурцсан байдлыг бол харуулж байна гэсэн. Яг шудраг тулаанч ийм хүмүүс бол энэ дээр бол энэ байхгүй байгааг тавьж байна. За sorry би энэ камерыг дайли хараад байгаа шиг байна. Болцсон уу? За тэгээд ийм тэг яг ийм шудраг тулаанч баатруудаас илүү ийм авилга хайл ахуул авсан те ашиг хонжоо хаасан тэгээд мөнгөтэй гэр бүлийн хүмүүс энэ хааны харуулаар одоо сонгогдох ийм нөхцөл байдал үүсэж байгаа гэдэг хэдэл бас эндээс цухас харж болно. Тэгээд дараагийн саяны сүүлд гарсан дараагийн цуврал буюу одоо Night of the Seven Kingdom гэдэг цуврал дээр хүртэл энэ тухай бас илүү тод бол харагдчихсан шүү дээ тий. За ингээд Кристен Кол баатар ингээд сонгогдож байгаа. За тэгээд үүний дараа дүрс шилжээд Алисент болон Висерис хаан хоёр одоо уулзж байгаа хэсэг гарч байгаа. За тэгээд үүн дээр болохоор Висерис хаан ингээд лууг бол унгаагаад лууны өгшөөг унгаагаад ингээд хагалж байгаа шүү дээ. За энэ хүү киноны маань ингээд ийм чимэх дүрслүүд бол ерөөхдөө ирээдүйд болох зүйлүүдийг бол ингэж яаж өгдөг тийм ээ. Харуулж өгдөг тийм ээ. Ингээд ирээд болох зүйлүүдийг ингээд өрчлөн жижиг ийм сценүүдээр гоё харуулдаг. За тэгээ унаад лууг унгаагаад гэж яа гэдэг чинь бол энэ ерөөхдөө бол одоо тийм Висерис хаан бол энэ луугийн гэр бүлийг бол одоо ингээд сүйтгэж байгаа юм шиг тийм лууг нурааж байгаа юм шиг луугийн гэр бүлийг байхгүй болгож байгаа юм шиг ийм зөвнөл маягийн ийм жижиг сцен бол байлаа. За тэгээд ийм зүүрлэг бол харуулж байлаа. За тэгээд яг энэ үед бол одоо Висерис хаан бол эртний Валерийн тухай бол тавьж ярьдаг тийм ээ. За тэгэхээр Висерис хааны ярианаас бол одоо яг тэнд барьж байгаа тэр том цайз бол одоо эртний Валеричүүдийн одоо хот бол одоо тиймэрхүү байсан болов гэдэг дүрслэг бол одоо манай хаан бол гаргаж ирж байгаа. За тэгээ Валеричүүд яг хэн байсан бэ? За магадгүй үүнийг яг сайн готи ертөнцийг мэддэггүй хүмүүс ч юм уу те орж ирээ үзэж байгаа юм бол хэдүүлээ Валерийн талаар товчхон ярилцъя. За яг нарийн шинийн зүйлийг ярихгүй яг жоохон ингээд ил байдаг түүхээс нь ярих юм бол одоо Валеричүүд болохоор эртний одоо Валери гэдэг одоо тэр утаат манан гэдэг нэг тийм хэсэг газар бол байгаа байсан гэсэн. Одоо тэр арал гэх юм уу те тухайн хэсэг газар байсан. За тэр бол ингээд галтуулын хормойд байдаг. Том галтуулуудын хормойд байдаг. За тэгээ Валери гэдэг юм хончин арт түмэн байсан. За тэгээд тэд нэр тухайн үед галтуулын ёроолоос луугийн өндгийг бол олоод за ингээд луугийн өндөг олсон. Тэгээд дараа нь яасан бэ гэхлээр одоо тухайн лууг бол одоо гаршуулж эзэмсэж сураад за ингээд тэд нар хоёр дахь олсон зүйл нь болохоор хоёр дахь бий болгосон зүйл болохоор Валерийн ган гэдэг зүйл болсон. За тэгээд тухайн одоо тэр Валеричүүд яасан гэхээр
ингээд луу гаршуулсан. Тэгээд ерөөхдөө одоо Валерийн ган гэдэг зүйлийг бас ид шидээр бий болгоод ингээд Валерийн эзэнт гүрнийг маш хүчрхэг том эзэнт гүрнийг одоо оргил үедээ бол 1000 гаруй тий шахуулуутай юм оргил ийм их луутай ийм том эзэнт гүрнийг бол хүчрхэг эзэнт гүрнийг бий болгосон боловч энэ одоо галтуурын 14 тогоо гэдэг бол тийм нэртэй галтуулын одоо их дэлбэрэлтээс болж бүгд нэг шөнийн дотор үгүй болсон. За тэгээд энэ Валерийн чудаас энэ Таргариены удмын Дейнис гэдэг одоо гүнж гэх юм уу одоо эмэгтэй ирээдүйн талаар зөгнөлд тэгээ аавдаа хэлээд аав нь тэгээд түүнийг хүлээн зөвшөөрч одоо энэ 3 лууга унаад тэгээд одоогийн энэ Westeros TV-ийн Dragon Stone гэдэг энэ газар одоо цайзаа барьд энэ чинь ирсний дараа тухайн Валерийн төв бол ерөнхийдөө ингэ сүрсэн нэг шөнө дотор сүрсэн гэдэг. За тэгээд хэрэв нарийн юм ярих юм бол мэдээж тэд нар бол одоо тэр лууг яг олсон уу олоогүй гэдэг чинь бас өөр асуудал. Одоо ер нь бол одоогийн талаас харах юм бол Валеричуд бол ер нь ид шидийг л ашигласан баг. Тэгээд цусан ид шидийг ашигласан баг. Тэгээд яаж яах гэхээр магадгүй одоо тэрэд бол хүн дээр бол тий цусан ид шид хэрглэж одоо хүн амтан хоёрыг холих тийм цусан ид шидийг бол хэрглэж одоо янз бүрийн тий хэлбэртэй аратан амтан гаж одоо мутацийг бий болгож байсан баг. Тэгээд үүндээсээ одоо хамгийн амжилттай болсноос нь лууг одоо хүний цустай бол ингэж хольж чадсанараа лууг бол бий Валерич өдөр ичидийн аргаар бий болгосон. За мөн дээрэс нь энэ Валерийн ган гэдэг одоо энэ төмөр гэдэг. Энэ төмөрийг бол бас ичидийн аргаар бий болгосон. Энэ болохоор нэг ирэлч юм бол хизээч ирнэ арилддаг. Одоо маш эрттэй. Одоо маш хатуу. Тэгээд одоо маш тийм ховор ган байгаа. За тэгээ энэ ган одоо гангийн хүчээр одоо Валерич бас хөгжин цэцгэлсэн. Дээрэс нь бас энэ хотуудыг энэ хайлдаг шавраар бас юм бий болгосон тий. Маш тийм өвөрмөц олон технологи одоо тухайн үед бол маш өндөр технологитой байсан одоо тийм эзэнт гүрэн бол байж таарад байгаа. За тэгээд энэ одоо Валеричудаас тэгээд цөөн хідэн луу амьд үлдсэн. Тэгээд ганц 2 овг амьд л амьд үлдсэн баг. Тэгээд бус нь бол бүгд сүрсэн. Тэгээд яаж сүрсэн талаар бол нарийн мэдээлэл бол байхгүй. За тэгээд энэ Валеричудын тухай хэдүүлээ дараа нь дахиад бүр илүү нарийн ярьж болно. Хэдүүл яг энэ үрээд бол ингээ орхиё гэж бодож байна. Тэгвэл сэдвээсээ хазаах гад байна. За тэгээ Весерис хаан Валеричудын тухай бол ингээд хальт хэсгийг бол яриад өнгөрж байгаа тийм ээ. За тэгээд үүний дараа одоо Весерис хаан хэлж байгаа шүү дээ. Чи одоо би одоо охинтойгоо ингээд одоо ярилцахад хэцүү байгаа. Тэгээ ээж нь нас барснаас хойш одоо охин битэрийн харилцаа бол үнэхээр хэцүү байдалтай болсон. За тийм болохоор чи юу яалаа. Одоо Алисенттэй бид хоёр одоо Алисентэд хэлж байгаа хгүй хоёулаа одоо ямар нэгэн харилцаатай болсныг хоёулаа ингэж нээлттэй ярилцдгийг чи одоо миний охинд хэлээгүй үсттэй одоо Ренерэ гүнжид хэлээгүй үсттэй гэж одоо хэлж байгаа хгүй. Тэгээд нэг талаараа хэлж байгаа нөгөө талаараа битгий хэлээрээ энэ бол чи өдөрийн хооронд нууц шүү гэдэг энэ зүйлийг ер нь бол бараг тулган шаардах шахуу илдгээр мөртлөө хэлж байгаа. За ингээд Алисент бол мэдээж хоёр зүйлд хуваагдаж байгаа гэсэн. Нэг нь болохоор нэг талдаа мэдээж найздаа үнэнч байх уу? Тэгээ сайн найз. Нөгөө талдаа өөрийнхөө хаанд үнэнч байх уу гэдэг тэр. Уул нь сайн найздаа бол хэлмээр байдаг. Гэхдээ хэлж чадахгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ Алисент одоо өөрийнхөө Отто Хайтауэр буюу одоо өөрийнхөө аавынхаа зааврын дагуу Весерис хаанд бол албаар ойртож байгаа гэсэн. Дасгаж өөртөө дасгаж одоо нэг өөр хэлэх юм бол сэтгэл нь өөртөө татж байгаа. Тэгэхдээ Алисент болохоор Весерис хаанд бол ер нь бол тийм хайртай дуртай дурлсан гэдэг зүйл одоогоор юусэн харагдахгүй байгаа. Тэгээ энэ бол мэдээж 100% Отто Хайтауэр буюу одоо аавынх нь бол тушаал маягийн зүйл байгаа гэсэн. Тэгээ мань хүн албаар одоо хаанд бол ойртож хааныг бол өөртөө одоо татж байгаа ийм үйл процесс бол энд явагдаад байгаа юм гэсэн. За тэгээд Алисент ямар ч тийм хоёр нөхцөл байдал орсон. Гэхдээ Алисент бол мэдээж энийг бол тас нууж байгаа. За өнөө дараа дүрс шилжээд Алисент болон одоо хин хоёр Ренерэ гүнж хоёр энэ 7 одоо бурхан гэдэг те 7-гийн шүтлэгч гэж нэрлэдэг энэ God of the Seven God одоо амралт 7-гийн хаан бурхад гэдэг. За энэ бол ийм шүтлэгтэй байгаа. Тэгээд Алисент болохоор одоо энэ 7-гийн бурхан шүтдэг. Ренерэ бол ерөнхийдөө бол одоо ямар нэгэн яг тийм шашны тал дээр бол байхгүй. Ерөнхийдөө Валерийн одоо өв удамжлал заншлын дагуу явдаг тийм чөлөөт одоо үзэл бодолтой тийм гүнж байгаа байхгүй. За тэгээд энэ хоёр ингээд тэгээд Алисанд тэгээд ээжийнхэн тухай ярьж байгаа төрөөс тэгтээ нээж байгаа. За тэгээд эндээс ерөнхийдөө хэдүүлээ
За энэ хоёр хаад залбирал ингээд юм байна. Тэгээ эндээс хэдүүлээ яг энэ сценээр хэдүүлээ юг харуулах гэдэг байгаа гэхээр энэ бол бас ирээдүйд бий болох айгүй том зөрчлийн нэг суурийг бас тавьж байгаа. Энэ ямар зөрчил гэхээр юу нэг бас шашны зөрчил бий болж байгаа гэсэн. Яг хөө мэдээж ирээдүйд гарах ангиудын энэ дээр төдийлөн нэг нухацаа дурдаагүй ч гэсэн энэ бол бас зөрчил айгүй том нэг хэсэг байх хэвээр. Яаж байгаа гэхээр Алисентийн хувьд бол энэ 7-гийн бурханд оршигддаг тийм ээ. За энэ 7-гийн бурхан энэ шашинд бол одоо гэхээр одоо ах дүүстэй гэрлэхийг хориглодог тийм. 2-3 эхнэр авахыг хориглодог гэдэг ийм хориглодог ийм үзэл бодолтой. Нөгөө талд нь болохоор Ренер Таргаранчууд, Валеричууд яадаг вэ гэхээр цусаа ариун байлгах, цусаа цэвэрлэх, цусаа хамгаалахын тулд ариун цэвэр бишээ цусаа хамгаалахын тулд яг хөө өөр хоорондоо ах дүүтэй гэр бүл болдог, ах дүүтэйгээ суудаг тийм одоо нэг талтай юм тэрийг гааж юм шиг, нэг талтай тэрхий чөлөөт юм шиг тиймэрхүү байгаа гэсэн. За тэгээ энэ 7-гийн бурхныг энэ Ота Хай Таврынхан одоо тий Олд Таун бол одоо тэдний л үндсэн шашин байгаа. За тэд нар ерөөхдөө одоо нэг өөр хэмэл бараг санхүүжүүлдэг гэж хэлж болно тийм баг. За тэгээ Ота Хай Тавр мэдээж хааны одоо барангур очирс энэ бол King's Landing тухайн одоо шашны сүм бол байх нь бол зүй ёсны хэрэг бол болоод байгаа. За ингээд ийм байгаа. Тэгэхээр энэ дээр хоёр өөр үзэл бодлын зүрэг одоо эндээс яг харж болж байгаа юм. Ренерэ гүнж бол ийм эрэх чөлөөт тий эрэх чөлөөтэй дураараа байх, эрэх чөлөөтэй амьдрах тий ямар нэгэн шашин шүтлэг байхгүй. Ренерийг хувьд өөрийнхөө дэмэн ахтагаач гэр бүл болох боломжтой тий өөрийнхөө дүүтэйгэж гэр бүл болох боломжтой. Алисентийн хувьд энэ бол болохгүй зүйл. Алисентийн хувьд бол ёс дүрм журам тий тэгээд шашны хатуу итгэл үнэмшил байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёр өөр үзэл бодол цаг хугацаа өнгөрөх тусам яах вэ гэхээр хоёулаа зөрчилдөх нь бол цаг хугацааны асуудал юм гэдгийг одоо энэ шашны энэ хэсгээр хүртэл хэдүүлэл харж болж байгаа юм аа. За тэгээд үүний дараа болохоор дахиад дүрс сэлжээд за тэгээ хаан Корлес Валерины гэр бүлтэй болж байна. Корлес одоо Ренис гүнж хоёртой бол уулзж байгаа. За тэгээ Корлес бол нэг зүйлийг санал болгож байгаа. За хэдүүлээ чи Корлес одоо бол одоо Валерийн овгийн те одоо далайг эзэмсэж түүний эхнэр нь бол одоо нөгөө нэг Висерисийн одоо үеэлнэ гэсэн үг шүү дээ. Хаан ширэнд суугаагүй гүнж байхгүй. Таргариа удмын гүнж гэсэн үг. За тэгээд энэ хоёр хүүхэдтэй том нь хүү, бага нь охин Лейна гэдэг. За тэгээ бага нь одоо болохоор 12 настай байгаа. За тэгээд энэ хоёр ямар санал тавьсан ба гэхээр одоо энэ Лейна гүнжтэй хоёр одоо Висерис хааныг одоо охинтой суучгаа тий охинтой суучих. Тэгээд ингээд хэдүүлээ гэр бүлээ улам хүчрэхэг болгоё гэдэг зүйлийг саналыг бол тавьж байгаа гэсэн үг. Саналыг тавьж байгаа. За тэгээ одоо манай хаан бол ирэхэд одоо би бодолч үзье те гэдэг хөнгөн гарч байгаа. Хэдүүлээ энэ талаар эргээд яг ард дахиад ярина зэ. Энийг эргээд энэ талаар нэлээд нарийн ярилцъя гэж бол бодож байна. За тэгээ эндээ ямар тач ийм яриа бол ингээд болоод өрнсөн. Санал тавьсан гэсэн үг. Санал тавьсан. За тэгээд үүний дараа болохоор хин хаан одоо охинтойгоо оройн хоол идж байгаа. За тэгээ оройн хоолны үеэр Ренерэ гүнж бас л хэлж байгаа шүү дээ. Би одоо өдөр ингээд таны улс орны асуудал ингээд оролцох гэж саналаа хэлэх гэж оролцсон. Тэгээд энэ танд хийвгүй байв маяг гэдгсэн. Энэ дөр болохоор Висерис хаан яг мөн адил ингээд хаалт тавьсан. Шууд ингээд хаалт тавьсан тийм ээ. Ингээд хаалт тавьчихж байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг талд яаж байгаа гэхээр Ренерэ гүнжил одоо аавда хөлөөн зөвшөөрөгдөхийг тий бас ажил хэрэгт нь оролцож өөрийгөө одоо өнлүүлэхийг хүсэж байгаа. Харин хаан бол энэ дээр шууд эрс татгалзаж байгаа буюу одоо нөгөө хэлэх юм бол мөн адил нөө хичнээн Ренерэг өв залгамжлагчаараа тавьсан ч гэсэн нөгөө эмхтэн хүнийг дорд үзэх тэр суур ойлголт бол энд бол бас адил явагдал байгаа гэсэн. Тэгэхээр Ренерэ яг энэ шалтгаанаас бас айгүй хэмзэглээд байгаа л гэж хэдүүлээ бол ойлгож болж байгаа. За тэгээд үүний дараа дүрс шилжээд тэгээ хаан чигчи хуруу ингээд өрөөндөө амархаж байгаа. Тэгээд ингээд чигчи хурууг нэмчлэхээр одоо Отто болон юу ороод ирсэн байгаа. Местрүүд ороод ирсэн байгаа өрөөнд нь. За тэгээд хааны ингээд чигчи хуруу нь ингээд ялтарсан байгаа. За энэ яагаад ялтарсан бэ гэхээр хэдүүлээ яг өмнөх анги дээр хаан демонтой уулзж байхдаа ингээд хуруугаа зүссэн шүү дээ. Тэгээд тэр шархан ингээд өрөвсөлж идээлээд тэгээ хааны чигчи хуруу үхчихж эхэлж байгааг харуулж байгаа гэсэн. За энэ хэсэг яг юуг харуулж байгаа вэ гэхээр нэгдүгээр шалтгаан нь Висерис хаан бол энэ хаан ширээн тохирохгүй маа гэдгийг бол зөв харуулад байгаа гэсэн. Ягаад тэгэхээр хаан
хаан ширээ бол хааны гимтэйгээд байгаа. Тэгээ гимтсэн шарх болгоно идэхгүй улам л дамжраад улам л өвчлөөд байгаа байхгүй. Нэгдүгээр шалтгаан. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө утга зөв хувьд бол энэ хаан ширэнд бол тохиромжгүй хүн байна. Тийм учраас хаан ширээ өөрөө энэ хаанаас татгалзаж байна гэдгийг харуулж байгаа. За хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр чигчээ хуруу буюу хааны гар гимтэж ялдарсан байгааз. За энэ хааны гарыг тэгэхээр хоёр дахь зөвлөл нь бол Ота Хайтавр буюу одоо хааны гарыг илэрхийлж байгаа. Тэгэхээр Ота Хайтавр хааны ардуур хувилдаан зохиож байна. Тэгээ хааны одоо энэ Ота Хайтавр гэдэг хааны энэ зөвлөх бол одоо ялдарсан хүн байна тий. Энэ бол маш том хувилдааны бий болгож байгаа юм ялдарсан хүн байна гэдэг ийм хоёр зүйлийг би утга санааг агуулгаж байгаа. За гурав дахь энэ бол хардалт шүү заяа. Гурав дахь энэ бол цэвэр хардалт. За гурав дахь хардалт нь юу вэ гэхээр хаан ширээнд очоод ямар нэгэн шарх авах болгон тэр шарх нь юусоо идэхгүй улам баалж идээлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ юуг илтгэж байна вэ гэхлээр магадгүй эдгээр хааны одоо дархлааг унгаах зүйл хийгээд байгаа гэсэн. Хааныг хордуулад байгаа гэж бодож байна. Тэр шарх нь идэхгүй би энэ өөрөө идгэж чадахгүй байгаа байхгүй. Улам идээлээд үхчээд байна гэдэг чинь бол хааныг тодорхой хэмжээнд хордуулж байна гэж ханавж байна. Ягаад тэгэхээр одоо энэ мейстер гэдэг чинь эмчнэр Ота Хайтавр хоёр бол хоорондоо холбоотон тэгээ хувилцсан хүмүүс гэдэг. Эдгээр нэгдүгээр ангиас харсан одоо энэ ангидаа ч гэсэн харж болж байна те. Хоорондоо бие биенийгөө нүдэрээ хараад тохилцаал ингээл ойлголцаал те нүдэ шидэлцээд байгааз. Тэр юм хоорондоо хувилцсан гэж энэ местрүүтэй бол хувилцсан гэж бодож байна. За яагаад тэгэхээр одоо энэ Ота Хайтавр гэдэг овгийн цайз нь бол одоо хот гэх юм одоо баг хот л тоо. Энэ бол Old Town гэдэг хот байдаг байхгүй. За тэр Old Town гэдэг хотод юу байдаг вэ гэхээр энэ местрүүдийн төв байдаг гэсэн. Одоо эмнэлгүүд төв эмнэлэг нь тэнд байдаг гэсэн. Одоо бүх эмчнэрийг сургадаг, зөвлөдөг тэр сургуулийн их сургууль нь тэнд байдаг гэж ойлгож байна. Тэгээ тэндээс одоо ингээд энэ эмчнэрээ томилоод ингээд хот цайз тий хаашаа ингээд томилоод явуулдаг гэсэн. За тэгэхээр нэг өөр хэлэх юм бол ер нь бол энэ одоо Ота Хайтавр одоо энэ местрүүд бол одоо ихэд Ота Хайтаврын бол одоо эзэмшил байдаг хүмүүс учраас энэ хэд бол хувилцсан байх магадaltaй. За тэгээ хэдүүлээ сэдвээсээ жоохон хазаач хожим одоо бас луу бол ингээд мөхөд алга болчихж байгаа шүү дээ тийм үү? Луу бол байхгүй болсон. За тэгээ лууг мөхөд хүртэл ер нь бол одоо энэ местрүүд бас ер нь холбоотой гэж бол бас үздэг. Тийм бас байгаа гэсэн. За ингээд хааны гарыг өтөнд дүрж байгааз тий. Одоо өтөн таны ингээд энэ ялзралтыг зогсоох хаа гэж найдаж байна гэж байгаа. Тэгэхээр яаж байгаа гэхээр одоо энэ зөвөрлөл бол түрүүний хэлсэнчлэн зөвөрлөлтэй адилхан мэдээж хааны гар бол тэгээ өтсөн байна. Одоо хааны эргэн тойронд бол одоо эргэн тойрны зүйлүүд яг өт шиг тэг ингэж одоо өтөж эхэлж байна. Энэ бол одоо муудаж эхэлж байгаагийн ийм дохиог харуулж байгаа юм маш сонирхолтой сцен бол байлаа. За тэгээ үүний дараа Висерис цэцэрлэгт Лена Валерантай уулзж байгаа гэсэн. Түрүүний одоо Корлесын охин тэгээ 12 настай охин байгаа шүү. Тэр хоёр ингээд одоо болзоо хийж байгаа гэж өгсөн. Тэгээ наас нь Корлес харцсан тий. Ингээд байж байгаа. Дээрээс нь Ринерэг гүн харцсан байж байгаа. За энэ хоёр ингээд болзоо хийж байгаа. За тэгвэл энэ дээр хэдүүлээ нэг сонирхолтой зүйлийг сөхөж жоохон сэдвээсээ хазаана. За Лена хэдүүлээ эндээс юугаар харж болж байгаа гэхээр Лена Висерис хаантай шууд Вагер лууны талаар Вагер луунд лууг асууж байгаа байхгүй. Одоо Вагер луу хаана байгаа та Вагер луу мэдхүү. Тэгээ лууны талаар асууж. Тэгэхээр Лена нилээн тий одоо эрмэг зоримог бас дайчин байхаар хэмжээний юм охин хэдүүл бол энэ хэсгээс харж болж байгаа. За тэгээд Балерон лууг асууж байгаа. Тэгээ Балерон гэдэг одоо энэ төв дээр хамгийн том авраг луу байсан. Одоо хар үхэлгээд хочтой. За Балерон лууны хамгийн сүүлчийн унаач нь бол Висерис хаан байсан байхгүй. За тэгээд үүний дараа Балерон луу бол нас урсан. За тэгээд түүний дараах хоёр дахь том авраг луу бол Вагер гэдэг луу байна. За тэгэхээр одоо энэ Лена гэдэг гүнж бол одоо Вагер гэдэг лууг бол их сонирхож байгаа ийм хэсэг бол гарч ийн тийм ээ. Тэгээд сонирхож байгаа. За тэгээд яагаад сонирхож байгаа гэхээр одоо би спойлер явуулаа шүү. За хэрэг та энэ кино үзэг орж ирсэн бол би одоо спойлер авах гэж байна. За тэгээд Висерис тэгээд Лена бол одоо ерөөд Вагер гэдэг лууны талаар ингээд дурдж байгаа шүү дээ. Тэгээд ерөөхдөө энэ Drift Mark гэдэг одоо цайзд одоо энэ Лена гүнж маань амьдардаг. Тэгээд энэ бол одоо тэр түүний аав одоо Валерий Корлесын цайз байхгүй. За тэгээд тэр арлын ойролцоо ерөөхдөө Вагер гэдэг луу бол байгаа юм шиг байна гэдэг жаа. За тэгээд энэ King's Landing хотод Dragon Pit гэдэг ийм газар байгаа. Энэ бол луугийн одоо цайз гэх юм уу луугийн үүр байгаа байхгүй. Луугийн үүр байгаа. За энэ луугийн үүрэнд луунууд ингээд одоо бүгдийг хийцсэн ингээд үүрлж байгаа. Харин Вагер бол одоо тухайн лууны үүрэнд багтахааргүй авраг том гэсэн. Бүр маш авраг аимшигтай том тийм луу байгаа. За тэгээ багтахгүй учраас
энэхүү луу бол одоо ерөнхийдөө эзэнгүү энэ төвд бол ингээд нисэж явж байгаа гэсэн. За тэгээд нэг арал дээр магадгүй үүрээ зассан юм шиг байна гэдэг энэ хоёр тийм яриа бол гарч байгаа гэсэн. За тэгээ хэдүүлээ Вагер лууны сэдвээс жоохон хазаагаад Вагер лууны тухай жоохон ярий. Ягаад тэгэхээр дараагийн ангиудад хэдүүлээ Вагер лууг бол одоо харнаа. Тэгэхээр Вагер гэдэг луугийн тухай ярилцъя гэж бодож байна. За тэгээ Вагер луу бол яг одоогийн үед л Вагер бол нэг 170 орчим насалсан юм маш хөгшин тэгээ маш туршлагатай тэгээд ийм дайчин луу болоо гэсэн. Тэгээ яагаад дайчин гэж вэхээр маш олон дайн тулаанд орсон ийм луу байгаа. За тэгээд анх одоо энэ лууны эзэн хэн байсан бэ гэхээр одоо анхад энэ лууны эзэн бол хэн байсан? Одоо Эгоны эгч Висения гэдэг одоо хатан гэх юм уу те. Висений бол анх энэ Вагер гэдэг лууны бол эзэн байсан байгаа. За тэгээ Висенийн дараа Белон хоёр дахь одоо унаач байсан гэсэн. За тэгээ Белон нас орсны дараа Вагер гэдэг луу ерөнхийдөө эзэнгүү болсон. Унаачгүй болсон гэсэн. Тэгээ тэрнээс хойш 30 жил орчим ингээд Вагер гэдэг луу хинч унаагүй бол байгаа. Эзэнгүү луу байгаа гэсэн. Тэгээд Вагер гэдэг одоо луу маань бол ийм авраг үлэмж битэй маш том луу байна. Тэгэхээр Лена одоо гүнж энэ Вагер гэдэг лууг бол одоо сонирхоод ингээд байгаа. За тэгээд Лена гэдэг гүнж одоо энэ Вагер гэдэг лууг бол ер нь хожим ундаг байгаа. За тэгээ яаж унсан талаар бол энэ дэлгэрэнгүй юм ерөөсө кинондаш гарахгүй. За тэгээ номондоо ч бас нэг нарийн дэлгэрэнгүй бол бас байдаг. За тэгвэл ерөнхийдөө ийм таамагууд юмнууд бол байгаа. Гаргалаанууд бол байгаа. За Лена бол ер нь бол маш одоо зоригтой, ухаалаг одоо ийм охин байгаа. За тэгээ мэдээж Вагер лууг бол одоо баг энэ хэсгээс баг мэдээд байна шүү дээ. Тэр хавцаа бол Вагер луу байгаа. Тэгээд Вагер луун дээр очоод тэгээд Вагер луу бол ерөөхдөө гүнжийг бол одоо үгүй Ленаг бол одоо сонгосон байх гэж бол бодож байна. За яагаад тэгэхээр нэгдүгээр түүний ээж нь бол Ренис Таргариен луугийн цустай байгаа. Тийм учраас Ленаг гүнж луугийн цустай. За ихтэй бас аав нь Валерийн гаралтай. Тэгэхээр бас луугийн удамтай л гэсэн үг ер нь бол тийм. За тэгээд ийм гаралтай. Дээрэс нь эр зоригтой. Тэгээ Вагер луун дээр очиж яана гэдэг чинь хэр эр зоригтой вэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө яг хоёр үндсэн зүйл бол одоо ингээд одоо яг ингээд нөлөөлсөн гэсэн үг тийм ээ. Тэр болохоор нэгдүгээр цус, нэгдүгээр удам. Тэгээ нэгдүгээр эр зориг байгаа шүү дээ, тий. За тэгээд луу ер нь хэр ухаантай амтан бэ гэдэг хэдүүлээ яриа. Тэгээд за sorry сэдвээс жоо хазаачлаа. Тэгээд за луу бол яаж байгаа вэ гэхлээр луу бол маш ухаантай. Ер нь бараг хүн шиг шахав гэж хэлж болно. За янз янзын гаргалаа байдаг. Зарим нь 10 настай хүүхчүүд зарим янз янзаар байдаг. За яг энэ ертөнцийн луу бол ерөөхдөө нөгөө нэг ид шидийн аргаар бий болгосон одоо цусан шидээр бий болгосон зүйл учраас яадаг вэ гэхлээр нэгдүгээрт цусан холбоо бий болдог. Тэгэхээр тэд нэр одоо тухайн одоо луу бол эзнээ өөрөө сонгоод байгаа. Нэгдүгээрт тий. Тэгэхээр тухайн эзэнтэйгээ холбогддог. Тэгээ эзнийхээ бодол, оюун ухааныг одоо бодол сэтгэл мэдрэмжийг уншдаг, мэдэрдэг. За тэгээд тэд нар хоорондоо ярилцдаг. За дээрэс нь ингээд бүр тархиранчтай луугаа ингээд дуудаж байгаа шүү дээ. Юм яриаг байхад ингээд дуудаж байгаа. Эсвэл гардаг. За тэгэхээр тэд нар хоорондоо маш сайн хорлоо. За хэрвээ эзэн ингээд шаналгаатай байх юм бол луу мөн адил ингээд те шаналгаатай болдог. Эзэн хэрвээ ингээд сэтгэл зүйн тогтворгүй болох юм бол луу уртлаг адилхан болдог. Эзэн ингээд зовж шаналаад одоо те өвчин зовлон тосох юм бол луу уртлаг адилхан тэрийг мэдэрдэг. Тийм ингээд ийм луу бол яг эзэнтэйгээ юм нэгт холбоотой байгаа. Тэгээ эдгээр бол яг ингээд ерөнхийдөө баг нэг цустай гэж хэлж болно. Тийм учраас эдгээр шууд юм ярихгүйгээр ойлголцох тийм боломжтой. За яг тэр боломжтой гэдгийг энэ киноны жижиг сценүүдээр бол маш нарийн харуулж өгсөн байдаг. Тэгээ хожимч бас яг тиймэрхүү сценүүд зөндөө гарна. Тэгэхээр хэдүүл яг тухайн яг тэр сценүүд дээр хэдүүлээ гой дурдаад ингээд явна. Ер нь бол гарна. За тэгээ луу бол яг ийм маш ухаалаг юм бол амтан байгаа даамаа. За эргээд өөрөөгөө оръё. Кинороо оръё. За Ренис яг ингээд яг энэ уулзаад явж байгаа хоёр Ренис одоо Ренерэ хоёр уулзж байгаа гэсэн. Одоо түрүүний Ленагийн ээж нь тэгээд Ренерэтэй уулзж байгаа. Тэгээд Ренерэ болохоор Ренис гүнжил одоо Ренис те гүнжилхоор Ренерэд хэлж байгаа манай хатанд. За ингээ хэцүү байна уу? Тэгээд ер нь бол би охинтойгоо суулгаад ингэнэ те. Одоо ингээд эндээс хүүгүү төрөн тэгээд чи бол хаан ширэн суухгүй ягаад тэгэхээр энэ твийн ирчүүд ингээд эмэгтэй хүнийг бол сонгодгоомаа гэдэг дээр эмэгтэй хүнийг бол сонгодгоомаа гэдэг тал дээр бол ингэ ярьж байгаа. Тэгээд Ренер болохоор та намайг даапалах гээд байна уу гэд
Яг Ренес гүнж бол нэг даапалах гэсэндээ бол яриаг байх зүгээр. Ер нь бол өөрөө өмнө нэг удаа сонгогддог. Гэтэ энэ твийн хүмүүс бол эрэгтэй хүнийг сонгосон учраас ийм зүйл ер нь бол бэлтгэлтэй байгаараа гэдэг тэр өнцгөөс л ер нь бол яг ярьсан. Гэхдээ нэг бидээ дургуудаа ч юм уу нэг тгийг баг. Тэгээ мэдээж Рейнер бол өсвөр насны ах учраас алиа зүйлийг нэгэн эмзэг байдлаар хүлээж авах нь бол магадгүй бах те ер нь бол. За тэгээ энэ хоёрын яриа ингээд өрнөдөг. За тэгээд энэ дэр нэг инээд жоохон гой санагцсан бол одоо Рейнераа гэж байгаа шүү дээ. Би бол ийм шодрог ашиг тогтоосон те энэ уламжлалыг үгүй хийсэн тим одоо хатан болно гэл те. Тэгээ би энэ гинжин хэлхийг тасдах болно гэдэг. Яг энэ гинжин хэлхийг тасдах болно гэдгийг одоо нөгөө Game of Thrones дээр Daenerys одоо хатан маань хэлдэг шүү дээ. Би ингээ боолын гинжийг таслах болно. Би энэ тойргийг эвдэх болно гэх. Яг тэрнтэй маш адилхан бол санагцсан. Тэгээд Daenerys-ийг санагдуулам тийм хэсэг бол надад бол санагцсан. За тэгээд дүрс сэлжээд тэгээд нэг хэсэгт ирэн. За юу болсон бэ гэхээр одоо манай Viserys хааны дүү Daemon. Тэгээд Daemon Targaryen энэ 6 сарын хугацаанд хаана байсан бэ гэхээр Dragonstone очсон. Одоо хааны одоо тийм арал дээр очсон. Тэгээд өөрийгөө хаан гэд нэрлэлсэн. Тэгээд луугийн өндгийг хулгаалаа аваа авцсан. Тэгээд өөртөө хамт явж байгаа одоо Mysaria гэдэг одоо энэ эмэгтэй. За энэ бол ер нь бол одоо юу гэх юм те бие үлгч гэх юм уу? Темирхүү эмэгтэй байгаа. За тэгээд энэ Mysaria-ны хүүхэдтэй болж байгаа. Тэгээ хүүхэдтэй зориулаад луугийн өндгийг хулгаалаад аваа авцсан. Тэгээд авахтаа хиний өндгийг авахсан бэ гэхлээр Viserys хааны хамгийн баг хүү нас орчдөг тийм ээ. Одоо Rhaenyra-гийн дүүгийнх нь насвардаг эрэгтэй дүүгийнх нь дүүдэн зориулсан өндгийг хулгаалаад аваа авчиж байгаа. За ингээд Viserys хаан дэлбэртээ ууралж байгаа. Rhaenyra ч гэсэн ер нь бол ууралж байгаа. Тэгээ Viserys хаан би одоо очиж тэрнтэй нэгэ үзнэ гэсэн чи Ota хай таврал болиулж байгаа. Та явж болохгүй гэхэд те. За тэгээд яг энэ үед дээр болохоор Ota хай тавр одоо хааныг хамгаалж байгаа юм шиг тийм ээ. Ухаан зарж байгаа юм шиг дүр харагдаж байгаа боловч ухтаа бол үгүй. Ягаад тэгэхээр яг энэ цаг үед бол одоо хааныг бол хүүлж болохгүй. Ягаад тэгэхээр Ota хай тавр өөрийнхөө охиныг хаантаа суулгах тэр атгах 20 санаанд биелэхэд маш ойрхон ирсэн байгаа учраас хааныг огт эрсдэлд оруулж болохгүй учраас явж байгаа болохоос биш хаандаа үнж учраас явж байгаа бол огт биш ээ. За ингээ Ota хай тавр Daemon тавуулцахаар явж байна. За тэгээд Ota хай тавр Daemon хоёрт болоо. За амтаж ингээд уулзсан тийм ээ. Тэгээ уулзаад ерөнхийдөө бол ерөнхийдөө бол ингээд Ota хай тавр бол угаасаа өгөхөөсөн. Ягаад тэгэхээр Daemon бол ахтай л гологдсон 2 дахь уу. Тэгээ энэ ертөнцид бол ерөнхийдөө 2 дахь үгүүд бол ер нь их гологдмол байдаг. За тэдний хувьд бол ерөнхийдөө тийм сайхан хов тавилан бол ер нь байдаггүй. Тэгээ хийх нь өөр өөрсдийн замаар хэцүү тань тавилангаар яваад дуустдаг тийм ээ. Тэдэнд эд баялагч өвлөгдөхгүй юу ч өвлөгдөхгүй байдаг. За тийм учраас Daemon ч гэсэн адилхан. Тэгээд ахтай тоогдоогүй. Ах нь өөрийг анхаарахаа билсэн. Тэгээд ахтай тоогдохын тулд мань хүн ийм сонин үйлдэлийг л ер нь бол яваад мань залуу бол тий. За тэгээд тэг гисэн чи Ota хай тавр хүрээд ирсэн. За мэдээж Ota хай тавр дургу. Тэгээд Daemon бол одоо Ota хай тавр угаасаа барыг алуул алчих байсан. За тэгтэл хамгийн гоё сцен юу вэ гэхээр Rhaenyra гүнж хурж ирж байгаа маа. За тэгээд энэ дээр тэр сцен гэж ярьснаас тэр яг хоёр талаас хоёр луу гэж тулцсан тийм ээ. Тэгээ ингээд цэргүүд байгаа. Тэр дүр зураг болстой тасархаар хийжсэн тийм ээ. За тэгээ одоо энэ дээр яг гоё гол хэсгээ ярихаас өмнө газ үйл явдлыг ярьчих. За тэгээ ингээд Rhaenyra бууж ирлээ. Daemonтай уулзлаа тийм ээ. Та тэгээд намайг алахыг хүсэж байгаа юм гэсэн. Daemon мэдээж алж чадахгүй тий. Тэгээд өндгөө өгөөд ерөөхдөө бууж шахууч юм ингээ яваад гэж байгаа тэр яваад гэж. За тэгсэн чинь за тэгээд ингээ Rhaenyra инээмсэлж байгаа. Тэгээд тэр нь юу гэхээр мэдээж одоо Rhaenyra бол Daemon ахтаа бол мэдээж ингээ тодорхой хэмжээнд л сайн байгаа. Daemon ч гэсэн бас Rhaenyra дүүдээ тодорхой хэмжээнд л сайн байгаа. За ийм жижигхэн оч холондээс хэдүүл ингээ өсөрж байгааг бол харж байна. За тэгээ одоо эндээс хэдүүлээ түрүүний луугийн тухай ярьсан жижиг хэсэг гарч ирж байна. За Ota хавар Daemon хоёр уулзж байгаа шүү дээ. Яг тэр нарийн хоол ингээ зам дээр уулзж байгаа. За тэгээд Daemon сэлмээ гаргаж ирээд те нөгөө талаас бас сэлмээ гаргаж ирээ. Хоёр талаас ингээ дайсагналцах үед Daemon-ы луу Craxus гараад ирж байгаа юм. Гэт гараад ирж байгаа. За энэ сцен юу вэ гэхээр Daemon Craxus луу хоёр хоорондоо холбоотой байгаа юм. Тэгээд Daemon-ы уурлах, уцаарлах, дайсагналцж байгаа тэр мэдрэмжийг тэр зүйлийг Daemon-ы Craxus гэдэг луу нь мэдж байгаа байхгүй. Мэдээд
Тэр мэдэрч байгаа гэсэн үг те. Тэнгуутаа мэдрээд шууд хүрээд ирж байгаа демоныг хамгаалах гэж хүрээд ирж байгаа. Тэгэхээр яаж байгаа гэхээр эдгээр хоорондоо ингэж холбоотой гэдэг нь бол эндээс ингээд харагдаж байгаамаа. Тэгээ холбоотой гэдгийг хэдүүлээ харж байна. Тэгэхээр луу таргарын хоёр хооронд бол цусаараа холбоотой. Тэгээ бүх талаараа ингээ ойлголцдог гэдэг нь бол ингээд эндээс харж байгаамаа. За тэгээд энэ зураглалын дараа одоо Месерия демонтой ярилцсан. Тэгээ мэдээж хүүхд мөхт байхгүй. Тэр бол үрж байхгүй. Тэгээ Месерия бол хэлж байгаа чи намайг үхэнд хүрэхийг хүсэж байгаа юм уу? Ягаад тэгэхээр би хаадуудтай оролцол энэ хаадын те одоодын толгомд оролцол юм бол би үхнэ. Хэрвээ чи намайг жирэмсэнгээ зарласан байх юм бол одоо хэн нэгэн удахгүй ирээд намайг алчнаа гэдэг зүйл ярьж байгаа. Тэр бол өмнө туйлын үнэн. Тэгээд энэ талаар ингээ ярилцж байгаа ингээ дургуулагч байгаа. За тэгээд одоо хэдүүлээ бас нэг чухал хэсэг рүү буцнаа. За тэгээд үүний дараа дүрс сэлжээд Висерис хаан Lionel Strong дээр очиж уулзж байгаа. За энэ бол харан хаалын одоо ноён байгаа байхгүй. Харан хаалын ноён гэсэн. За жоохон спойлер хэд хамгийн сүүлийн ноён ч гэж хэлж болно. За харан хаалын ноён Strong гэдэг. Энэ бол маш юм шудрах үнэн хүн байгаа. Тэгээд хаан очиод хэлж байгаа. За чи надаа яг үнэн шудраг үгийг надад хэлэх хэрэгтэй. Яг зөв зөвлөгөө чинь хэрэгтэй гэдэг ч. За тэгээ яасан бэ гэхээр Висерис хааны сэтгэл бол Ота Хай Таврын охин Алисенттэй суучих гээд байгаа. За ер нь бол. За тэгсэн чинь нөгөө талд болохоор тэгээ нэг талд Ота Хай Тавр охинтой суулгах гээд. За нөгөө талд нь болохоор Корлес Валерен өөрийнхөө охинтой суулгах гээд 12 настай Ленетай суулгах гээд. За би яах вэ гэдэг ч. За тэгээд энэ дээр болохоор Lionel Strong бол аюу гой зүйлийг хэлж байгаа шүү дээ. За ер нь бол та ирээдүгөө бодсон ч төр цусан удамаа бодсон ч төр тэ элдв бослого дайн дажингаас хол байхын тулд танд хамгийн ашигтай зөв сонголт бол та Корлес Валерины 12 настай охинтой суух нь зөв өө. За ингэснээрээ танаа удам маш хүчрхэг болно. Тэ Корлес Валерин охинтой маш хүчрхэг болно. За тэгээд түүний хүүхдүүд хаан ширээ мэдээж сон. Ингээд энэ удам бол маш хүчрхэг болно. Тэгээд ингээд бүх дайн дажин байхгүй болно. За нэгдүгээр хоёрдугаарт ерөнхийдөө одоо Ренерэг бол хаан ширээ суулгахгүй байх нь бол туйлын зөв өө. Ингэж хэдүүлээ одоо илүү бат бөх байна гэдэг маш зөвлөгөөг үнэтэй зөвлөгөө өгсөн. За тэгээд түүхийг өөрчилж болох маш үнэтэй зөвлөгөө. Ингээ энэ Lionel Strong гэдэг одоо энэ ноён бол өгж байгаамаа хаанд өгч байгаа. За тэр хоёрын яриа дуусаагүй байтал одоо хин Ренерэ орж ирээ. За тэгээ хаан мэдээж уурлан Ренерэг явчлаа гэж болно. За тэгээд ингээд тэр хоёр ерөнхийдөө арай жоохон ойлголцоод Ренерэ би таныг ойлгоно аваа гэх тэ. Ингээ тэр хоёрын харилцаа арай жоохон гайгүй болоод ингээд дүрс сэлжээд маргааш өглөө нь хаан Висерис хаан за хатанаа зарлахыг хүсэж байгаа тий. За би энтэй суухаа шийдлээ гэд. За тэгээ хэнийг сонгодог вэ гэхээр Алисент гүнжийг бол ингээд сонгодог. Гүнж гинэ. Алисентийг бол сонгодог. Ота Хай Таврын охин Алисентийг сонгож байгаа. За ингээд Алисентийг сонгож байгаа. Ингээд Корлес Валерин бол маш их ууралж байгаа. Тэгээ чи намайг үл томсорлоо гэж байгаа. Одоо яагаад ууралж байгаа гэхээр хэдүүлээ Корлес Валерины талаар ярих юм бол одоо далайн усан флот таахгүй. Тэгээд энэ твийн одоогоор энэ твд хамгийн хүчрхэг далайн усан флоттой одоо хүн бол энэ Корлес Валерин байхгүй. Маш хүчрхэг гэсэн. Тэгэхээр энэ хүнтэй нэгдүгээр хоёрдугаар энэ бол Валерин одмын хүн. Тэ Таргарин хоёр л нэг одмын хүмүүс байхгүй. Валерин одмын хүн. За ингээ эхнэр нь тэ бас Таргарин удмын Ренес гүнж гэдэг ингээд маш том давуу тал байсан. Угаасаа ингээд маш гоё боломж байсан ч гэсэн үнийг тоогоогүй Ота Хай Таврын охинтой сууж байгаа. За ингээд энэ хаан бол ингээд эхнэрээ сонгож байгаа. За ингээд нэг үгээр хэлэх юм бол ерөнхийдөө маш буруу сонголтыг бол ингээд хийчихэж байгаамаа. За тэгээд үүнээс одоо яг энэ шийдвэрээс болж одоо маш том хагаралдаан, маш том одоо дайны их суурийг бол тавьчихж байгаа. Тэгээд дээрэс нь яаж байгаа гэхээр өөрийнхөө гэр бүлийг түрүүний луу унаагаад хагалдаг шиг өөрийнхөө гэр бүлийг сүрүүлэх алхмыг энэ одоо Висерис хаан бол ингээ өөрийн одоо өөрийн биеэрийг тавьчихж байгаа гэсэн. Тэгээд түрүүний одоо хаан ширээ хүртэлтэй тэр хааныг энэ Висерис хааныг үүсгэж байгаа шүү дээ. Би үүсгээд байгаа. Тэгээд яг ийм очиртай болсон. За тэгээд киноны төгсгөл бол мэдээж Корлес Демон тэр хоёр уулзалтаа дуусж байгаа. Тэгээд тэр хоёр одоо Stepstone-ыг бол хамтаа эзлэе. Эзлэе. Тэгээд хамтран ажиллая гэдэг ийм ажлын санал тавиад дуусж байгаа. Тэгээд ягаад Демон хаж байгаа? Демон бол луутай. За тэгээ ийм саналыг бол ингээд тавиад ингээд энэхүү анги маань ингээд дуусч байна. За тэгээд энэхүү анги маань бол эцэст нь яаж байгаа гэхээр Висерис хаан бол муу хүн бол биш, бас муу хаан бол биш. Тэгээд зүгээр ийм сайхан сэтгэлтэй зөөлөн хүн. Тэгээд бас дээрэс нь яаж байгаа гэхээр
зүгээр л буруу шийдвэр гаргасан, буруу бодлоготой тийм л хүн байж тээ. За ингээд энэ удаагийн одоо Весерес хааны маш том буруу шийдвэрээс олж ирээдүйд маш олон дайн тулаан хагаралдааны зөрчлийг бол ингээд тавьсан ийм анги байлаа. За ингээд 2 дугаар эпизод маань бол ийхүү ингээд дуусч байна. За тэгээ айл болох сэдвээсээ хазаахгүйгээр тэгээ товч мэдээллийг бол хүргэхийг зорилоо. Тэгээ хэдүүлээ 3 дугаар эпизодоор эргээд уулзсаа та бүхэн гоё доор комент бичээд дутуу оргисон зүйлүүдээ мань гоё хэлээд өгөөр хэдүүлээ дараа нь эргээд нөхье. За тэгээ би нөгөө хааны хамгаалагчдын талаар бол нэг дурдахгүй яваад байгаа. Тэгээд бүгдийн нэг бүрчлэн ингээд яриад байх юм бол бүр амар их юм болох. Бас тэгээ бас жоохон хитрхи олон нэр дурдаад байвал бүр ингээд төөрөх байх гэж бодоод тэгээ гол үйл явдлууд ингээд яриад яваад байгаа шүү. За ингээд хэдүүлээ эпизод 3-оор иргэн уулзцай.